тийм тодорхой асуулт асууя. Энэ их тийм чухал санал орж иж байна. Ялангуяа одоо чинь эдэмшиг судалгааны байгууллагууд дээр өөрийн онцлогтой судалгаа одоо эдэмшигний ажил хийдэг. Тэгээ энэ нь бол төрийн худлаа хууль ажиллагаатай уялдсан хуультай уялдаад их тийм нэг талдаа их тийм бэрхшээлтэй, хоёрдугаар үндсэндээ бол судалгаа эзэмшигний ажил бараг битгий хийгээч гэдэг ийм хаалт болсон ийм зүйлүүд байдаг. Байгууллага өөр их онцлогтой. Тэр онцлогтой байдлын үгтээс шинжилгээ хөгжүүлэх, шинжилгээ хөгжүүлэхтэй холбоотой тодорхой одоо чинь хэсэг усуудын санаачлага байдаг хвчлэн. Тэгээ хамаагүй зарлал одоо хин дуртай навдаг ч юм уу тийм зүйл бол бас заримдаа байдаггүй. Жишээ нь биологийн чиглэлийн тогтсон эрдэмтэд байхад одоо тэд нар л хийдэг ажил байдаг. Нэг иймэрхүү өндөрлүүд хаасаагүй гардаг байсантай холбоотой энэ асуудлыг шийдэхээр манай одоо их хурлын гишүүд мөн санаачлаад ийм хууль оруулж байгаа юм байна. Миний зүгээр асуулт бол энэ худлаа хууль ажиллагааны хуультай уялдсан байдлаар та бүхэн яаж харж тэн дээр бас ямар нэгэн одоо нэмэлт өөрчлөлт орж байгаа юу гэсэн ийм асуулт байна. Би нөө хуулийн төслийг бүрэн танилцаагүй байгаа учраас та бүхнээс мэдээлэл авъя. За. Уянгаа гişүү хариулах уу? Регл гişүү нэмэх нэ. Тэгээд дараа нь худалдаа авах газраас. За энэ 2024 оны 6 сард шинжлэх ухааны технологийн тухай хуулийг шинжилсэн хариулга батлагдсан юм байна. Тэгэхээр энэ хуулийн энэ 31-5 даар одоо суур судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн дэвшил зөвшөөрлтийн ажлыг чиглэлээр зарлагдсан худалдаа хууль ажиллагаанд эрдэм шилгээний байгууллага шууд гэрээгээр оролцож болно гэсэн агуулгатай заалт байгаа тухай. Гэхдээ зэрэг энэнийг ингээд шууд гэрээ байгуулад ийм ажил гүйцэтгэхдээ зэрэг та захиалагч тал эрдэм шилгээний байгууллагатай гэрээ хийх дурггүй. Ингээд заримдаа тэдний баталгаа шаардсан сая уян гişүү ярьлаа. Заримдаа одоо гүйцэтгэлийн баталгаа шаардсан. Тэрнтэй нь уялдуулаад хэдийгээр шинжлэх ухааны технологийн тухай хуулинд 31-5 заагаад өгсөн боловч одоо ийм баталгаа шаардахгүй гэсэн заалтуудыг шинжлэх ухааны технологийн хуулинд нэмж оруулж өгөө гэж байгаа юм. Тэгэхээр бол баталгаа шаардах юм болно. За энэ тухай бол бид нар энэ худлаа за довчиг хэлчих тийм ээ. Энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худлаа авах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирж байгаа. За энд бол үндсэндээ бол 2-3 нэгдүгээр зүйл дээр бол 2 заалт, хоёрдугаар зүйл дээр 1 заалт, гуравдугаар зүйл дээр 1 заалт, тэгээд 2 дугаар зүйлгээ дахиад ороод ирж байгаа. Ямар заалт оруулж ийн гэхдээ зэрэг шинжлэх ухааны энэ бараа ажил үйлчлэгээ хуульдах тухай хуульд 3-3-8 дээр шинжлэх ухааны технологийн тухай хуулийн 23-4 заасан төрийн өмчийн эрдэм шилгээний байгууллагын шинжлэх ухааны технологийн төсөл, суур судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн дэвшил зөвшөөрлтийн ажлыг гүйцэтгэх харилцаа гэж орж ирж байгаа. Энэ бол нөгөө энэ бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулийн хамаарх хүрээнд энэ саяын хэлсэн үйл ажиллагаа бол орохгүй л гэсэн санаа. Шууд гэрээ байгуулж болно гэж. За тэгээд цаашаа явуулаад мөн хуулийн 19-ийн 14-ийн 9 дахь заалтыг нэмж оруулж байгаа. Энэ нь бол тендерийн баталгаатай холбоотой заалт. Тэгээд төрийн өмчт эрдэм шилгээний байгууллагад энэ 14-р зүйл хамрахгүй гэсэн дахиад тендерийн баталгаа. Тэгээд дараагийнх нь болохтой зэрэг дахиад одоо 42-ийн 10 дахь хэсэг энэ бол гүйцэтгэл зөвшөөрлтийн хугацааны баталгаа гэсэн ийм зүйл байгаа. Тэн дээр нь энэ 42-ийн 10 дугаар 10 гэсэн заалт нэмээд төрийн өмчт эрдэм шилгээний байгууллагад энэ одоо гүйцэтгэлийн баталгаа бол хамаарах гүйцэтгэлийн баталгааны тухай заалт хамаарахгүй гэсэн ийм үндсэн өөрчлөлт нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн ийм төсөл орж ирж байгаа. За зүгээр яг нэгдүгээр зүйлгээ хоёрдугаар зүйл нь бол хуулийг мөрдөх хугацааг заасан ийм юм. Ийм л заалт орж ирж байгаа юм. За. Зулфаа шин тодруулах байх те. Тэрнээс наан асуултанд худалдаа хууль ажиллагааны газартай холбоотой асуулт байсан те. Босно уу? За тэгвэл дараагийн гишүүн асуулчаад тэгээд дараа нь тодруулж өгье.